Тэгэхээр хагасаа өдөр мэндийг хүргэе. За энэ дэлгэцэн дээр Karura токен одоо аппликейшн гараад ирсэн байна. За энэ бол Polkadot-ын Kusama Parachain буюу Kusama сүлжээтэй холбоотой юм төсөл байгаа. За энэ төслийн талаар бид нүс нэлээд ярьж байгаа. Зөвхөн энэ ч гэлэхгүй Polkadot-той холбоотой төслүүдийг бол бид нүс нэлээд сайн өсөлт үзүүлнэ. За Polkadot блокчейн дээр холбоотой төслүүдэд bot токен болон Kusama токен дээр бид нүс мөнгө байршуулахад цаашдаа технологийн бааз суурь сайтай, баг сайтай очир биднээсийн хөрөнгийг нэлээд өсгөн гэж үзэж байгаа. За энэ өөрийн блокчейнтэй Cosmos ч гэдэг юм уу, EVS одоо бусад Ethereum төслүүдээс бол нэлээд сайн өндөр өсөлт үзүүлэх магадaltaй гэдэг биднээс өөрсдийн одоо шинжилгээ хийсэн тул энд бол хөрөнгөө нэлээд байршуул цаг их зарж байгаа. За ингээд Karura дээр энэ mint гэдэг, swap гэдэг, liquid pool үсгдэг, farm ажилладаг ийм аппликейшн гараад ирсэн байна. За энэ дээр биднээс яах гэж юм гэхээр энэ тухайн төслүүдийг биднээс шинжлэхдээ Twitter-ийн хардаг байгаа. За энэ Karura DeFi Hub Kusama гэдэг харъя. За энэ 9 сарын 29-нд ийм мэдээлэл гарсан байгаа. За энэ тийм ээ 9 сарын 29-нд энэ 350,000 CAR токеныг урамшуул болгож өгнө гэж байна. За ямар хүмүүст өгөх вэ гэхээр KSM токеныг стейк хийсэн хүмүүст энийг хуваарлж өгөх юм. 350,000-ыг 100,000, 250,000-аар хувааж өгнө шүү дээ. За бид бол энэ аппликейшнийг ашиглаад энэ аппликейшн дээр мэдээж байршуулна. Байршуулахад ямар зарчмаар хувааж өгөх гэдэг нь гэхээр энэ за энэ мэдээлэл wiki medium-ыг бас ингээд та бүгд харж байвал зүгээр. За энэ дээр ингээд харъя 100,000 CAR-ыг 2-7 хоног энэ 28-наас эхлэн 9 сарын 28-наас хойш 2-7 хоног 100,000 CAR токены урамшуулыг ямар хүмүүст өгөх вэ гэхээр эхний энэ staking liquid KSM staking хийсэн хүмүүст урамшуул болгож өгөх юм ба хувааж 30% нь болохоор үндсэн пүүлд нь 70,000-ын тусгай бонус урамшуул болгоод өгнө. За 4 сарын үргэлжлэн одоо мөнгө төгчих үйлдэл нь. За хоёр дахь нь болохоор 250,000 CAR токеныг энэ 28-наас эхлэн 4 сарын хугацаанд бас үргэлжлэх юм байлаа. Liquid KSM pool-ийг LP staking хийсэн хүмүүст өгнө гэсэн. За энэ юу гэж яриад байна гэхээр би Liquid KSM 2-оор Liquid pool байршуулах юм байна. Одоо хоёр хослолтой токен. Тэгсэн хүмүүст энэ урамшуул оногдох нь шүү дээ. За тийм учраас би одоо энд 2-7 хоногийн хугацаанд хоцрохгүй тулд өнөөдөр ч юм уу ийшээ Kusama токеныг байршуулна. Байршуулахдаа энэ аппликейшн дээр байршуулах юм байна. За энэ аппликейшн дээр миний данс бол ингээд байж байна. За энэ бүх одоо swap гэдэг, mint гэдэг тийм ээ, KUSD юу Karura долларыг цутгадаг юм уу хэвлэх үйл ажиллагаанд орж байна. Swap хийж болж байна би тийм ээ. Энэ KSM-гээ liquid KSM болгох нь шүү дээ. Би энэ KSM-гээ liquid KSM болгоно. Дараа нь liquid staking дээр орохлоор энэ дээр одоо юу гэдэг саяныхаа үйлдэл энэ цэсээр хийж болж байна. За нөгөөх нь болохоор хослуудыг би энд тодорхой хугацаагаар байршуулна. 4 сар ч юм уу. За энэ дээр 308 хоног. За би энэ дээр бол өмнө нь өөрийнхөө энэ CAR KSM-ыг бол staking хийсэн байна. Liquid pool болгоод оруулсан. Энд бол тодорхой хэмжээний хувь ах үнэ шүү дээ. За энэ 3 хэлбэрээр би staking хийж болох юм. Тэгэхээр надад нэг жилийн за энэ дээр харъя liquid KSM Udemy KSM-ийн staking pool байршуулах юм бол би нэг жилийн 116% авах юм байна. Loyalty bonus нь 70% эндээс. За дараа нь CAR KSM-ээр liquid pool үүсгээд энэ дээр байршуулах юм бол 50% авч байна. За ингээд дээдлэлт нь болохоор Karura доллар болон KSM-ээр би liquid pool байршуулах юм бол 82% ашигтай жилийн. Тэгэхээр энэ бол өндөр гэж байгаа нь одоо банкны хүүгээс их нэг хоёр би KSM Karura ч юм KUSD-ийг 4 сар 6 сарын дараа гаргахад бол алдахгүй гэсэн тооцоололоор ишээж байна. Ханш унсан ч гэсэн би энэ дэр мөнгө хүлээд байх гэсэн үг байхгүй зүгээр хэвтүүлэх мөнгө. Тийм учраас биднээс энэ одоо процесс руу орох хэрэгтэй. 2-7 хоногийн дараа энэ урамшууллын энэ одоо явагдаад дуусна. Тийм учраас амжиж ийшээ орох хэрэгтэй байна. За ийшээ би мөнгө байршуулахын тулд Bridges Kusama явуулна. За бид бол энэ Parachain-ийн уралдааны талаар яриад байгаа шүү дээ. Бүгд энэ дээр
холбоотой байхгүй парачейны уралдаанд орж байгаа төсөл хэднээс энэ Polkadot-ын блокчейн дээр явагдаж байгаа төслүүд хүртэл бас ашигтай тийм хөлбөртэй байгаа. Тийм учраас биднээс ийш орж байгаа. За би одоо энэ Block Diamond гэдэг данс руугаа биржүүдээс мөнгө хийн. За биржүүд дээр ханшуудыг харъя. За $348 байна нэг Kusama. За энэ CoinGecko дээр харж байна. За Binance дээр 348 байж байна. Huobi дээр за 348, KuCoin дээр 348 ойролцоо. За би одоо энэ данснаас KuCoin биржээс мөнгө гаргана. Тэхийн тулд данслуугаа оръё. Данслуугаа ороод энэ дээр би авцсан байгаа withdraw хийн. За энэ дээр би KSM гэж бичнэ. За ингээд ямар хаяг руу явуулах вэ гэх нөгөө хаягаа хуулна би. Энийг хуулцсан. За network сүлжээ KSM. За ингээд максималны бүгдийг явуулна гэсэн үг. Confirm гэж явуулчих. За ингээд withdraw хийлээ. За ингээд код илрүүлсэн байх ёстой. Иржин мэйл 102 за two идентификатор 102 за ингээд submit чинь ингээд шилжээд орсон байна. За ингээд ороод ирсэн байна. За одоо энийг би өөрийнхөө нөгөө Kusama юурууга шилжүүлэх хийх хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ гэхээр за энэ дансаа солино би. За энэ дансаа солино би. Дансаа солиод энэ Block Diamond гэдэг лугаа оръё. За Block Diamond лугаа ороод би энэ нааша шилжүүлэх хийх хэрэгтэй. Шилжүүлэх хийхийн тулд би swap гэдэг. За cross chain гэдээ орох хэрэгтэй. Cross chain гэдэг энэ Inter Kusama дансан дотор шилжүүлж байгаа. За Kusama данснаас Karora шилжүүлнэ. Karora дотор шилжүүлэхдээ эндээс шилжүүлнэ. За ингээд энд харагдаж байна тийм ээ 104 гэд аль аккаунт руу шилжүүлэх вэ гэхээр би NASA тавья. За энэ лүгээр шилжүүлнэ. За хідэн Kusama гэдэг 10 за 10 40 шилжүүлнэ гэдэг. За трансфер гэхэлэр энэ дээр шимплитнус нь харагдаж байна. За ингээд би трансфер хийчихье. За энэ дээр өөрөөхөө энэ юуг хийх хэрэгтэй? Баталгаажуулалтыг хийх хэрэгтэй. Тэгжээж энэ бүлгийг хийгдэнэ. Тэгэхгүй хийхдэггүй. За ингээд бүлэг шилжүүлэх хийгдэж байна. Энэ ингээд нуурууд гараад ирэх юм лөө ороод ирэх юм байна. За ингээд ороод ирсэн. За энэ дээр одоо би хараад тансаа тийм ээ. Нэг гээд ороод ирсэн байх хэвээр. За ингээд нэг KSM ороод ирсэн байна энэ дээр. За одоо би энэ дээр MIT liquid pool үүсгэх юм үйл ажиллагаанууд явуулах юм байна. За ингээд swap би тэгэхээр энэ дээр liquid хийхэд надад хичнээн liquid pool үүсгэх байна тийм ээ. KSM KUSDD liquid KSM car token байна шүү дээ. Надад энэ дээр car байхгүй байгаа. Тийм учраас би бас тодорхой хэмжээний car token энэ дээр swap хийн. За энэ дээр харъя. Нэг KSM энэ дээр би swap хийхин тулд car token авъя. Яагаад гэвэл би liquid car үүсгэж байгаа гэсэн үг. За энэ дээр 0 за нэгээр ингэж үүсгэх $34 би car авах чинь тийм ээ. За 4.1-тэй тэнцүү байна. За энэ дээр ингэж swap хийчих. Зөвшөөрлөө хүсэх хэрэгтэй. За би ер нь энэ хоёр үйлдэлийг хоёуланд орчих гэж бодож байгаа. Нэг нь болохоор энэ liquid Kusama staking хийн.
Хоёр дахь нь liquid kusamaгаар LP pool үүсгэх хэрэгтэй байгаа. За энэ хоёр үйлдэлийг би хийн. Мөн бүр караарч бас оруулаад тавьчих гэсэн юм бодолтой байна. За 01 kusamaгаар юу авцсан? Одоо энэ дээр харагдаж байна тийм ээ. Карта болсон. Би одоо KUSD-ийг судгах хэрэгтэй. LKSM үүсгэх хэрэгтэй. За Bifrost-ийг бас ийш орсон байна. Дараа нь энэ 3 liquid pool-ийг үүсгэх гэсэн үг шүү дээ. Энэ 3 хослолоор 6 токеноор гэсэн. За энэ дээр дахиад KUSD хэрэгтэй. Тэнд бол 20 хэрэгтэй юм байна. Тэгэхээр би энэ дээр нэг дахиад нэг 0.1-ийг за 35 KUSD swap хийх гэж байна. Дахиад би swap хий. За дахиад энийг зөвшөөрөх хэрэгтэй. За гүйлгээ хийгдсэн. За би харъя. Одоо надад 35 KUSD 4K 0.8 KSM liquid KSM хэрэгтэй байгаа. За энэ дээр би liquid KSM хийхин тулд за энэ KSM дахиад liquid дахиад 0.1-ээр авъя тийм ээ. За 0.1-ээр авъя. За 0.102 хамгийн доод нь 0.102 байгаа байхгүй. Энэ шимтгэлж өгдөг юм шиг байна. Ингээд би стикинг. За зөвхөн эндээ оролцох уу гэж 0.102. За ингээд оролцсон зөвхөн энэгээр. За дараагийн фраз руу орохгүй тийм зөвхөн энэ дээр оролцсон. Зөвшөөрөл аавна. Эхний шатанд бол энийг яахгүй гэсэн үг байхгүй. Одоо энийг дарахгүй гэсэн үг. Зөвхөн эхний шатанд ороо. Дараагийн би пул үүсгэх юм бол заавал энийг нээх гэсэн үг. Нээжж liquid pool руу оролцох боломжтой болно. За энэ бол болцсон. Одоо тэр мэдээлэл дээр энэ юу гарсан байгаа? LKSM тийм ээ. За ингээд гараад ирсэн. 06 гараад ирсэн. 0.9 liquidтэй ороод ирсэн байж байгаа. За ингээд бүх юунууд орцсон. За одоо энэ дээр би liquid pool үүсгэх хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ гэхээр ийш ороод өөр юм байгаа пулийг үүсгэн. За би энэ дээр өмнөхийгээ би юу хийж үзүүлээ та бүгдэд нөгөө дасан дээр байгаа шүү дээ. Claim хийж үзүүлээ. За энэ дээр за энэ тийм ээ. За энэ 0.1 нь ашиг гэсэн би нэг claim ий. За энэ бол бас арай өөр юу та. Моцтой. Нойлник 2 0.1 к энэ дээр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ дээр. За ингээд нэмэгдсэн те. Энэ ашгаа би энэ дээр нэмээд байна гэсэн үг байхгүй. За эргээд шин данс руу оръё. За энэ дээр KUSD KSM-ээр би юу хий? Энэ дээр KUSD $35 одоо байна. KSM бол $243 байгаа шүү дээ. Тийм учраас KUSD KSM гэдэг liquid pool үүсгэх. Энэ бол жишээ. Тэгээд иймэрхүү маягаар та бүгд тэнцвүүлээд тэгээд ингээд хийчээрэй. KUSD KSM энэгээр би хийн гэсэн үг. За ингээд харъя. За одоо энэ дээр KUSD-ийг бичээ 35 76 41 гэхлээр ингээд харъя. За би энэ дээр ингээд үүсгэсэн байна. За иймэрхүү маягаар ингээд явчих хэрэгтэй. За KSM-ээр liquid үүсгэж болж байна харъя. За энэ дээр үүссэн.
За энэгээр одоо үзье хэвлээ. 420 гэд. За энэ гисэмэр ингээд ликвид үсгий. Паспорт авах хэрэгтэй. За энэ доотлын хэмжээ 8.5 кар гэж байна. Тэгэхээр би дахиад энэ дээр нэг 5 кар авъя. Би хэсгийн тулд энэ дээр дахиад swap хий. Дараагийн 12 5 гэхлээр 6 кар орж ирэх юм байна. За ингээд swap чи. За энийг дахиад зөвшөөрнө. За ингээд болцсон одоо харъя. За ингээд 11 болцсон. Одоо энэ дээр би car кесэмийнхаа ликвид пулыг үсгэх хэрэгтэй. Тэгхийн тулд за энэ үү тийм ээ. За ингээд за 11 car юу ингээд үуч. За энэ дээр 11. За бүгднгээр нь чи. 1.1 1.077 гэдэг. Тэгэхээр энэ дээр 0.2 гэсэн хэрэглэгдэж байна. За 8-аар нь хий тийм ээ. Яг ингээд 8 караар хий. Тэгэхээр энэ орж иж. За ингээд ликвид хөлөө өсгөн. За энэ дээр мэдээ зөвшөөрөл нэхэгдэж байгаа. За харъя. За ингээд 2 ликвид пул үүсгэсэн бэ. Эргээд за одоо 3 дахь ликвид пул нь болохоор ликвид Kusama 2 яг. За ликвид Kusama надад байна 0.8 байна. За энд Kusama байна уу байна тийм ээ. За энэ хоёроор би үүсгэнэ гэсэн үг шүү дээ. За ингээд эргээд эргөө орё. Энд дэтгэлүү. За энэ лүг орно тийм ээ. За инглээр болж байна уу? За энэ бол болж байна тийм ээ. Ингээд 0025 ликвид Kusama-гаар. За харъя. За энэ 3 би ликвид пул үүсгэсэн. За ингээд ерөнхий юуг нь харъя. Kesem stacking энэ байна. За mint бол байхгүй байгаа даа тийм ээ. За тэгэхээр би mint руу оръё. Тав байгаа энэ арай багыг цэцүүлээ. За ингээд иймэрхүү маягаар та бүгд өөрсдөө энэ аппликейшнийг ашиглаад Mint-ийг фарм ажилуулах ликвид пул үүсгээд энэхүү урамшууллаас авах боломжтой байх нь байна. За ингээд асуух зүйл гарвал бидэнтэй холбогдороо. Дараагийн бичлэг хүртэл байж та.